13 жил хүлээсэн туулын хурдны замын ажил эхлэх гэсэн чинь за би яриагаа ярьчихъя манайха миний юмд оруулаарай. За туулын хурдны зам эхлэх гэсэн чинь улс төрч голдуу улсууд гарч ирээд асар өндөр зохион байгуулалттайгаар нийгмийн сүлжээнд тараасан. Одоо иргэдийн дунд маш их том хардлага үүссэн байгаа. Энэ төсөл ер нь зөв юм уу буруу юм уу? Энэ ер нь хэн хэдэнд хөрөг идэх гээд байна? Энэ туулгалыг яг сүйтгэх гээд байногүй юу гэсэн маш том хардлагуудыг үүсгэж амжицсан. Гэтэ мэрэгжлийн хүмүүс биш голдуу одоо хуучин их хурл сууж ирсэн энэ төр улс төрчд шүү дээ. Тэр хүмүүс одоо зохион байгуулсан. За тэгээ энэ төсөл одоо ер нь цаашдаа явахгүй бол одоо бид нар ямар асуудалд орох вэ? Ямар эрсдэлд орох вэ гэдэг бас би нийслэлийн удирдлагуудаас асууж бодож байгаа. Тэгээ нийгэмд үүссэн том одоо эргэлзээ хэдүүлээ яаж тайлах вэ? Иргэдийн дунд. Одоо ард нийтийн санал асуулга авах гэж бүгдийг хараар будцсан юм чинь тэр үр дүн нь яаж гарах юм бол? Бүгдийг прупа гэж хараар будцсан. За би одоо энэ саяны төслийг зогсоож байгаа энэ улс төрчд голдоо манай ялангуяа хаан уулын ганцны усуд байна лээ. Би тэдэрт хандж хэлэх гээд байгаа. Одоо энэ 100 Улаанбаатар тарамвай гэж нисэх ярамгийн иргэдэг 20 минутын дотор тусгай замаар нийс лотын төвд хүргэх төсөл эхлэж байгаа. За тэрийг битгий зогсоогоорой. За тэрвлүүл битгий дайрч үзээр яг энэ шиг. Ерөөсөө энэ нэг айтайхан ажил хийчих вэ? Энэ нийслэлд нэг айтайхан ажил болчих вэ? Түлэн сонгуул Монголд одоо айгүй бол үр дүнд нөлөөлчих вэ гэсэн тийм бодол байна уугүй юу энэ улс төрчд? Айгүй бол тийм бодол байгаа. За Нямбатар нэг гоё ажил хийчихвэл айгүй бол энэ дийлдэхэ болчихно гэсэн тийм бодол байж магадгүй. Би бас тийм хартаа байгаа. Тэгэхээр энэ сошиал инфлюенсер тэр төслийг гацааж байгаа улсуудад бол одоо би одоо уриалж байгаа. Энэ 100 ихтгэж байгаа Улаанбаатар тарамвай битгий тийшээ дайраарай. Тэр бол гарцаагүй чухал тараас нь бэлэн маш ойлгомжтой төсөл байгаа. Тэгээ нисэх яармгийн иргэдийг маань одоо маш том төгжрэлээс гарах ийм төсөл шүү. Энэről одоо бити дайр дөнгөр тендер явж байгаа юм байлээ. Олон улсын тендер. Тэгээ энэ 100 ихтгэр төлөвлөж байгаа. Тэгээ одоо ингэж зогсоох юм бол ер нь тэгээд хичнээн төрний алдагдал үүсэх юм. За хоёрт нь иргэдэд хэдүүлээ яаж энэ зөв мэдээлэл өгөх юм. Одоо ингэ сайн сонсохлоор бас зөв мэдээлэл сонсогдож байна. Одоо энэ туулын бургасан санаа зовоод байгаа улсууд энэ сонгонд био сонгонд очиж үзмээр байгаа юм. Тэр хэвийн бургасан тэр чинь байхгүй болсон шүү 10 жилийн өмнө. Бүр байхгүй болсон. Хайрга дайрга олборлоод. Тэгэхэд таана байсан энэ хүмүүс. Их хурлын гишүүн байсан билээ зарим тухайн үед. Яг тэр үед туулан бургасаа за 1 минут. Тэр хүмүүс хаана байсан тэр үед. Тэнд очиж ажилламаар байгаа юм. Гэсэн ийм одоо хоёр асуулт байна. Тэгээ өөрөндөө би хүмүүсийг яагаад уурлаад байгааг ойлгохгүй байна. Ногоо намын манай Батболд баг уурлах зорилготой орж ирсэн юм хааш. Юу нь яагаад уурлж дайраад байгаа юм. Амаараа хэдүүл ойлголцож яагаад болохгүй байгаа юм. Энд чинь бид нар энийх нь ноён биш шүү дээ. Нийслэлийн хурдан төлөгчд адилхан ард түмэн сонгосон хүмүүс байдсан байх лээ. Би одоо хоёрдоо сонгогдсон. Тэр хэдүүл бас зөв ойлголцоод төслийг болохоос нь болохгүй хүртэл мэдээллийн зөв сонсоол яасан. Гэсэн би юм саналтай байна. Тэгээ тодруулна. За хариулт. Эндрийн микрофон дээр. За алдар зовлон гишүүний асуултанд хариулъя. Эцэг дарга 1-р уралдагч давдлаа. Төсөл хэрэгжихгүй бол ямар хэмжээний хохирол гарах вэ гэдэг. За түрүүний хэлсэн төгжрөл одоо алдагдсан боломж гэдэг нөгөө хотын дундаж хөдөлгөөн 1 км цагаар өсвөл багасвал яах вэ гэдэг судалгаа нэгэн эдийн засгийн хөгжиж үзээд тэзүүн дээр бол ер нь жилд ойролцоогоор 1 тэрбум доллар орчмын одоо шууд усын одоо алдагдал боломжийн алдагдал гарна алдагдсан боломж гарна гэж тооцоолдог. За юу төсөл хэрэгжихгүй бол Улаанбаатар хотын хоёр том асуудал бол хүндэрнэ. Төгжрөл агаарын бохирдол хоёулаа. За энэ яаж хүндрэх вэ гэвэл өнөөдөр төгжрөл 7-оос одоо 9 км цагийн хурдтай оргил цаг буюу 4-өөс одоо 8 цагийн үед Улаанбаатар хотын 7-оос 9 км цагийн хурд бол 80 км гараад ийм хурдтай төгжрөлтэй байна. Хэрвээ энэ төслийг хэрэгжүүлэхгүй автомашины хязгаарлалт байхгүй бол 1 жилд ойролцоогоор энэ төгжрөлийн урт 200 км хүрнэ гэсэн ийм тооцоол байгаа учраас одоо байгаа хэмжээнээсээ хэрэг дугаарыг хязгаарлалтыг бид нэр аваад
ингээд одоо энэ төслийг хэрэгжүүлэхгүй бол түгжрэл 2 дахин нэмэгдэнэ гэж энгийнээр бол ойлгож болно. Агаарын бохирдол мөн нэмэгдэнэ. Хамгийн сүүлд JICA-гийн гарсан судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын 30 орчим хувийг машинаас гарч байгаа яндангийн утаа эзэлж байгаа. Тэгээд түгжрэл нэмэгдээд замын хөдөлгөөн удаашраад ирэхээр Улаанбаатар хотын агаарын бохирдол магадгүй эх 1-2 жилд Улаанбаатар хотын агаарын бохирдлын 50%-ийг эзлэх ийм төлөвтэй байгаа гэж бодож байна. Гэхдээ энэ дээр бол яг бид нар бол ирээдүйд энэ агаарын бохирдол дээр бол тэдэн үе гэсэн тооцоол бол гараагүй байгаа. Сүүлд хийсэн JICA-гийн судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бол 30%-ийг бол энэ автомашинаас үүдэлтэй агаарын бохирдол бол эзэлж байгаа гэж хэлье. За баярлалаа. За алдарч чухлан гишүүн тодруулъя. байгаа. Тэр их төвшин гишүүн асуучих шиг болсон. Хэрвээ төсөл явахгүй санхүүгийн хувьд ямар эрсдэл үүсэх вэ гэдэг чинь энэ ч бас нэг санхүүжил асуудал гараад ирж байна. Тэгээд та одоо яаж хэдүүлээ энэ иргэдэд зөв мэдээлэл өгөх вэ? Одоо ингээд амар том хардлагыг иргэдийн дунд үүсгэсэн байгаа. Энийг одоо бас нэг зөв зохион байгуулалттай нийгмийн сүлжээнд маш тодорхой ялангуяа тэр байгаль орчны асуудлууд дээр маш тодорхой мэдээллүүдийг иргэдэд өгмөр байна. Тэгэхгүй бүтэн эргэлзээний дунд иргэдийг оруулсан. За тэрийг дагаад олон хүмүүс одоо айж иччих шиг байна. Ялангуяа төрийн албаагчид. Тэгэхээр энэ иргэдэд яаж зөв мэдээлэл өгч хэлүүлээ энэ одоо төслийг урагшлуулах гэсэн ийм хоёр асуулт. За эндрийн микрофон. За Монгол улс дэлхийн худалдааны байгууллагад нэгдэж орсон улсын хувьд олон улсын нээлттэй тендер шалгарсан EPC контракторын гэрээг зогсоосон тохиолдолд гэрээнд заасан дүнгээр гүйцэтгэгээгүй үүргийн үнийн дүнгээр бид нар алданг анз төлж одоо тухайн хууль этгээдийн хохирлыг барагдуулах ийм одоо гэрээний зохицуулалтад явж байгаа. Тэгэхээр би маш тодорхой хэлсэн энэ туулын хурдны замыг зогсоох яг эрх зүйн төслийг зогсоох эрх зүйн болон зөвхөн 3 шатны шүүхт байгаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гаргасан шийдвэрийг одоо дээд шат буюу улсын хурл өөрчлөх боломжгүй гэдэг үндсүүлийн цэцгийн төгөлдтэй. Тэгэхээр иргэдийн хурл бол одоогоор энэ туулын хурдны замыг өөрчлөх, зогсоох тийм шийдвэр огт гаргаагүй байгаа. Харин ч эсрэгээр 40 гаруй гишүүд туулын хурдны замыг эрчимжүүлэх За ганц зэрэг гишүүн асууна. За тэг 1 минут. Тийм үстэй. Эндрийн мик дээр 1 минут өгөр. одоо мэдээллийн урсгал бол маш хэцүү байгаа. Бид нар Улаанбаатар цэгийн болон бусад мэдээллийн хэрэгслүүдээр байнга туулын хурдны замын талаар мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа. Тэгэхээр иргэдэд бол бид нар мэдээлэл өгөхүүднээс сая даваадлаа дарагч хэллээ 2026 оны нийслэлийн төсвийг хилцгээс өмнө давхарцсан тоогоор 77 мянган иргэдэд энэ нийслэлийн төсвийн танилцуулга хилцүүлгүүдийг зохион байгуулсан. Одоо сая гишүүдээс гарч байгаа тэр ард нийтийн санал асуулгууд энэ үндслээр явуулахгүй л дээ. Энэ бол ард нийтийн санал асуулгын тухай хууль бол өөр харилцааг зохицуулж байгаа. Зүгээр ийм Монголиа дээр Улаанбаатар хотын иргэдийн дунд дангаар дамжаад одоо санал асуулга явуулах ийм боломжууд бол бий. Гэхдээ ийм Монголиа бол өөрөө цахим хөгжлийн яамд хариалагддаг учраас бид нар холбогдох хүсэлтүүдэд тавиад ингээ гишүүдийн дунд хилцүүлэг хотын иргэдийн дунд асуулга явуулах боломжтой. Зүгээр хотоос хийсэн өчигдрийн хийсэн судалгаагаар бол Улаанбаатар хотын иргэдийн 80 орчим хувь нь туулын хурдны замыг